За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хүн ба байгалийн хичээлээр хатуу шингийн хийн ямар шинжтэй вэ гэсэн сэдвээр урах нэ. За хичээлийн маань зорилго хатуу шингийн хийн ялгаа болон тэдгээрийн хэлбэр шахагдах урсгал гэх мэт шинжийг бүгдээрээ мэдэж авах нэ. За хичээлийнхаа эхэнд сурагчдаа дараах зургийг харуулъя. Тус зургийг хараад багштайгаа хамтдаа бидний хүрээлэн буй байгалийн объектуудыг нэрлэцгээе. За жишээ нь уул, гол мөрөн, мод, үүл гэх мэт зүйлс харагдаж байна тийм үү? Тэгэхээр бидний хүрээлэн буй байгаль дэлхийг бүрдүүлэгч бүх хүчин зүйлс нь хатуу шингийн хийн төлөвт оршдог байх нэ. Тэгвэл тэдгээрийн аль нь хатуу шингийн хий юм болоо? Та нар юу гэж бодож байна хүүхдүүд ээ? Бүгдээрээ хамтдаа судалцгаая. Бидний хамгийн сайн мэдэх мөс, ус, усны уур зэргийг бүгдээрээ хатуу шингийн хий нь аль нь болохыг туршилтаар баталцгаая. Туршилт 1. Хатуу шингийн хийн хэлбэрийг ажиглаж, хэлбэрээ хадгалдаг эсхийг тодорхойлох. Хэрэглэгдэх зүйлс маань мөс, ус, усны уур болон янз бүрийн хэлбэртэй шилэн сав, мөн бөмбөлөг орох нэ. За туршилтынхаа өмнө бүгдээрээ багштайгаа таамаглал дэвшүүлцгээе. Дийлэгцэнд харагдаж байгаа сурагч маань дараах таамаглалуудыг дэвшүүлсэн байна. Мөс хэлбэртэй, ус хэлбэргүй, усны уурын хэлбэрийг мэдэхгүй гэсэн таамаглалд дэвшүүлсэн байна. Туршилтаараа бүгдээрээ тус сурагчийн үнэн эсхийг баталцгаая. За туршилтаа эхлэхээс өмнө туршилтын төлөвлөлтөө хийцгээе. Янз бүрийн сав бэлтгэх. Дараа нь мөс, ус, хийг савнд хийх. Савнд хийснийхаа дараа мөс, ус, хийн хэлбэр нь өөрчлөгдөж байгаа эсхийг ажиглан тэмдэглэл хөтлөөрэй хүүхдүүд ээ. За туршилт. Дараах 3 өөр хэлбэрийг агуулсан сав харагдаж байна тийм үү? Тэгвэл өөр хэлбэртэй савнд мөсийг дүүргэж хийхэд мөсний хэлбэр өөрчлөгдөж байна уу хүүхдүүд ээ? Сайн ажиглаарай. Мөн өөр хэлбэртэй савнуудад усыг юулэхэд хэлбэр нь өөрчлөгдөж байна уу? Өөр хэлбэртэй бөмбөлгийг үлээхэд хэлбэр нь ямар болж байна вэ? Сайн ажиглаарай. За тэгвэл дараах туршилтаараа бид энэхүү дүгнэлтийг гаргаж болох нь. Мөсийг ямар ч савнд хийсэн хэлбэрээ хадгалдаг. Харин ус буюу шингэн нь хэлбэргүй бөгөөд агуулж буй савныхаа хэлбэрийг хадгалдаг байх нь. Хийн мөн адил хэлбэргүй агуулж буй савныхаа хэлбэрийг хадгалдаг байх нэ. За дараачийн туршилт. Хатуу шингийн хийн шахагдах шинжид туршицгаая. Бидэнд хэрэгтэй зүйлс маань хөлдөөсөн ус буюу мөс, усаар дүүргэсэн сав, агаараар дүүргэсэн бөмбөлөг бидэнд хэрэгтэй болгоно. Мэдээж туршилтынхаа эхэнд бүгдээрээ таамаглалаа дэвшүүлцгээе. Мөсийг шахаж болохгүй. Усаар дүүргэсэн савыг шахаж болно. Агаараар дүүргэсэн бөмбөлгийг шахаж болно гэсэн таамаглалыг бүгдээрээ дараах туршилтаараа баталцгаая. Туршилтын төлөвлөлтөө хийцгээе хүүхдүүд ээ. Мөсийг гараар дарж шахагдаж байгаа эсхийг ажиглах нь байна.
Мөн усаар дүүрсэн савыг шахагдж байгаа эсхийг ажиглах. Агаараар дүүрсэн бөмбөлгийг мөн шахагдж байгаа эсхийг ажиглах нь байна. За туршилт. Бидэнд мөсийг гараараа дарж байгаа зураг харагдаж байна тийм үү? За сайдар ажиглаарай. Мөсийг гараараа дарахад шахагдж гэнэ хүүхдүүд ээ. Мөн усаар дүүргэсэн савыг гараараа дарж ус шахагдж байгаа эсхийг ажиглаарай. Үлээсэн бөмбөлгийг гараараа дарж үзээрэй хүүхдүүд ээ. Агаар шахагдж байгаа эсхийг ажиглах нь байна. Энэхүү туршилтаараа бид дараах дүгнэлтийг гаргаж болох нэ. Мөс нь шахагдахгүй. Усан мөн адил шахагдахгүй. Харин хий буюу агаар нь шахагддаг зүйл байх нэ. За сайн байна. Туршилт 3. Хатуу, шингэн, хийн, урсгах шинжийг тодорхойлцгооё. Бидэнд хэрэгтэй зүйлс маань мөс, ус, үнэртэй ус болон тэгш гадаргуу хэрэг болох нь байна. За туршилтаа эцгээе. Алхам 1. Тэгш гадаргуу бүхий хавтанг налуу байрлуулаарай хүүхдүүд ээ. Дээрээс нь мөсөө тавиад урсж байгаа эсхийг нь ажиглаарай. Алхам 2. Усыг налуу гадаргуу руу багаар гойжуулж үзээрэй хүүхдүүд ээ. Урсж гин үү, урсахгүй байна уу гэдгийг сайтар ажиглаарай. Алхам 3. Шүршигт саванд үнэртэй ус хийгээд өрөөнийхөө аль нэг хэсгээс цацаж үзээрэй хүүхдүүд ээ. Дараа нь үнэртэй усны үнэр тархаж байгаа эсхийг ажиглаарай. За тэгвэл дараах дүгнэлтийг гаргаж байна. Мөс буюу хатуу биет нь урсдаггүй байх нэ. Ус буюу шингэн зүйл нь харин сайн урсдаг байх нь. Хийг бид урсгах гэж ярихгүй байх нь шүү хүүхдүүд ээ. Харин тархаж байна гэж ярих байх нэ. За сайн байна. Тэгвэл бүгдээрээ дараах зурагнуудаас аль нь хатуу, шингэн, хий болохыг нэрлээрэй хүүхдүүд ээ. Эхний зургийг ажиглацгаая. Юуны зураг вэ хүүхдүүд ээ? Чулуу байна тийм ээ. Чулуун тэгвэл ямар элбэртэй юм болоо? Чулуу нь мэдээж хатуу төлөвт оршдог зүйл байх нэ. За дараагийн зурагт хүрхрээний зураг үзүүлсэн байна. Хүрхрээ тэгвэл ямар төлөвтэй юм болоо? Шингэн төлөвтэй. Тийм шүү дээ. За 3 дахь зураг нь салхины зураг байна. Салхи нь мэдээж хийн төлөвт оршдог байх нэ. За маш сайн. Тэгвэл бүгдээрээ усны талаар мэдэж авцгаая. Монголчууд маань эртээр үеэс усаа мөнхийн аршаан хэмээн чандман эрдэнэ гэж сүсэглэн дэдэлсээр ирсэн байх нь шүү. Түүгээрээч усыг амьдралд итгэгч ариун зүйл гэж ихэд эрхэмлэж ирсэн байх нь. Бүрэглэн гарч байгаа булгийн усыг маш цэвэр цэнгэг, ариун тунгалаг, ангаах хувцастай байдаг гэж үздэг байх нь хүүхдүүд ээ. Мөн дараах зүйлсүүдийг
цээрлдэг байх нь. Аливаа усны эхийг ухаж төнхөж болдоггүй. Тийм ээ хүүхдүүд ээ? Булаг шаанд болон аршааны эхэнд байгаа хад чулууг хүнддэггүй байх нь шүү хүүхдүүд ээ. Гол ус болон булаг шаандны эхэнд болон ойр орчимд шээх болон нуус цэрэ хаяхыг цээрлдэг байх. Усны эхийг булингартуулахаас маш сайн болгоомжлох хэрэгтэй шүү хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр бид хатуу шингийн хийн төлөвийн ялгаа болон тэдгээрийн хэлбэр, урсдаг, хэлбэрээ хадгалах, шогдох гэх мэт шинж чанаруудыг мэдэж авлаа. Гэрийн даалгаварт сурах бичгийн 45 дугаар хуудсыг хийж гүйцэтгээрэй. Хичээлээ идэвхтэй үзсэн сурагчдаа маш их баярлалаа.